За сайн байцгаана уу. Өнөөдөр би та бүхэнд бас нэгэн сонирхолтой зүйлийг танилцуулъя гэж бодож байна. За одоо би та бүхэнд харуулж байгаа зүйл бол Elon Musk гэж хинбэ гэдэг энэ түүний тухай бичсэн юм их байж байна. За энэ дотор бол би бас олон бодлогоодыг багтааж өгсөн байж байгаа. Шинэ мэдээлэлтэй танилцсан гутаа хүүхэд маш олон бодлого бодох юм даалгавар байж байгаа. За гэтэл энэ юуны маань одоо төгсгөлд нь ингээд QR код байж байна. За энд нэг байж байна, энд нэг байж байна. За тэгээд энэ QR код маань одоо ямар учиртай энд орвоо гэдгийг нь та бүхэнд харуулъя. За энэ QR кодыг энэ утасныхаа камерын тусламжтайгаар ингээд унших юм байгаа юм. За тэгэхээр энэ дээр энэ QR кодны нэг юм дүрслэл гарч ирж байгаа. За энэ одоо дүрслэл дээр нь дарахад одоо ингээд Elon Musk, Tesla, SpaceX гэдэг номон дээр ингээд очиж байна. За мөн дараагийн QR кодыг нь сонирхоод үзье. За энэ үе чинь ингээд Elon Musk гэдэг Та түүнийг таних уу? 1971 онд өмнөд Африкт төрсэн миний хэм Tesla хэмээх цахилгаан машинаар дээд гарч илүүгээ сансар ахлагыг эзэмдэх хэл төслийг хэрэгжүүлж байна. Түүний бүтээсэн бүхэн нарны эрчим хүч ашиглах, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан ашиглах. За мөн WeChat-ийнхаа энэ QR код уншигчаар нь уншиж болно. За тэгвэл шууд ингээд YouTube рүүгээ саяын линкийн дагуу ингээд ороод ирж байгаа маа. За тэгээд тэр QR кодны цаана ямар мэдээлэл байгааг Elon Musk боломжтой байгаа маа. Та түүнийг таних уу? 1971 онд За одоо та бүхэнд хэрхэн QR кодыг үүсгэх талаар танилцуулъя. За ингээд YouTube-ийнхаа яг хэрэглэх гэж байгаа бичлэг ч юм уу ямар нэгэн линкээ одоо болоод авчна. За жишээлбэл одоо би Elon Musk-ийн талаарх юугаа авъя гэж бодъё. Контентийг авъя гэж бодъё. За ингээд энэ юугаа линкээ ингээд хуулаад авчна. Контрол-цыг хуулаад авчна. За одоо тэгчээд энд яах вэ гэхээр go QR Tech Me гэд энэ одоо юг аппликейшнийг сонгоод нээчихнэ. За тэгэхээр ийм талбар гарч ирнэ. За энэ талбарын одоо энэ интернетийн одоо линкийг харуулсан энэ айконыг сонгочихно. За тэгээ энэ дээр нөгөө түрүүчийн хуулж авсан юугаа тавьчихна. Линкээ тавьчихна. Оруулчихна. Вебсайт адрес гэдэг дээр нь. За тэгэхээр нөгөө линкийг маань ингээд QR код болгочихж байгаа. За одоо энийгаа ингээд даунлод хийгээд авчина. Даунлод хийхдээ нэвтралыг нь сайзыг нь сонгож ингэж болж байна. За би одоо 300-таа сонгочихъя. За тэгээд PNG гэсэн мөрөгтөлтөө сонгочихъя. За ингээд даунлод хийгдчихэж байгаа. За тэгээд ороод ирсэн програм маань файл маань энд байж байна. За ингээд манай нөгөө QR код маань гараад ирж байгаа. За энэ тэгээд QR код маань зураг болоод ороод ирсэн учраас энийг хаана бол хаана оруулаад ингээд явж болно. За энэ QR кодын ач холбогдол нь болохоор цаасан материал дээр линкийг байрлуулж өгөхөд одоо хэрэгтэй байдаг. YouTube-ийн линкүүд, ер нь бол интернетийн линкүүд маш олон үсэг тоо, нэмэх замбраагүй юм дараалалтай үсэг тоонууд ингээд олныг бичих шаардлага гардаг. Тэр үед хүмүүс алддаг. Тэгэхээр ингээд QR кодыг уншуулад орчих юм бол илүү амар шууд ингээд орох боломж гарч байгаамаа. Тэргээрээ энэ бол даваа талтай гэж үзэж байгаамаа.